Вонжумны 3 жилийн өмнө худалдаж авсан байр нь ашгүй нэг юм ашиглалтанд орж өөрийн гэсэн байртай боллоо хэмээн баярлан зогсож байтал ард нь ямар нэгэн учир нь үл олдох зүйл сонсогдож эхэллээ. 무슨 소리지? 애써 무서운 생각을 없애려 했지만 배고파. 뒤에서 들려오는 살기 어린 목소리가 나를 점점 불안하게 만들었다. 이건 사람의 느낌이 아니다. 누구야? 배고파. 배고파기 배꼽은 피가 철철. 이것이 패기다. Ямар ч байсан эртний танил охин ч юм уу сүнс байсан бөгөөд тэрэж Вонжумнаас айгаад яваад өглөө. Жумынч байрлал орон лифтэнтэй сун. Лифтний толинд харан яагаад ч байрнуудын цэглэхэн шатан суугаад чихүүцмэр эйгүү байдаг шүү. Толиноос нь болж байгаа юм байхтай хэмээн хэлтэл. 저게 뭐지? 선빵 필살! 아우 진짜 자식. Цэглэхэн шатны сүнсийг бараг өгтлэн зодсон байх бөгөөд 9 давхарт гараа коридор хэсгээрээ гэрлэгөө орох гэж байтал гэрээ аалга ойртох тусам юу нь үл мэддэг цагаан хог шиг зүйл харагдсанд жумын ч уурлан хин гэрийн гадаа хог айдаг байна хэмээн ойртоо очтол. 남의 집 앞에서 왜 그러고 있어? 내 다리 내놔. 뭐라고? 내 다리. Энэ мэтчлэн байрандаа байсан ихэнх сүнснүүдийг ганц охилтоор ээлж дараалан ялсаар байв. Вонжумын жицэд нэг юм гэртээ орон дагтан дээрээ сар харангаа бүх зүйл сайхан байна шүү. Одоо нэг найз охинтой болчихвол чимээ бодож байтал ард нь ямар нэгэн чимээ гарч эхэллээ. Тэрэж дотроо төрөл бүрийн зүйл бодон эргээ хартал. 이사 오길 잘했다. 잡비는 나 주민맨이 모두 처리했으니 안심하라고. 집과 귀신이 하나가 되다. 주민 아파트. Энэ ч байны рекламанд хэлсэн зүйл байсан бөгөөд дараа захирал нарын үнийг үзэн шоконд орон түүнд 저 자식 고소해. Вонжумын ютубер болсон байх бөгөөд хүмүүсийн өгсөн донешн комедиг уншин тэдний хийх гэсэн болгоныг хийж айлж байлаа. Тэрэж нэгэн хэцүү даалгаврыг хийж дуусгангаа за одоо аимшигын цаг боллоо хэмээн тэдэнд нэгэн түүх ярьж өглөө. 20 жилийн өмнө балетчин болохын мөрөөддөг нэгэн охин ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдарч байжээ. Гэвч нэгэн орой охин нь аимшиг тосолд орж комонд орсон бөгөөд ээж нь маш их шаналсан ч өдөр бүр залбирдаг байлаа. Тэрээр бурхнаас би охиныгоо дахиад ганцхан удаа бүжиглэхийг хармаар байна гэж гуйдаг байсан бөгөөд нэг өдөр ээж нь урдын адил эмнэлэгтэр очиход хэмээгүй зүйл олж харсан юм. Охин нь хөшгөний цаанд бүжиглэж байсан ээж нь маш ихээр баярлаа. Итгэж ядаа. Айжмар хөшгөгийн даттал өөрийн олж харсан зүйлээсээ болж ухаан алдаа унжээ. Учир юу вэ гэвэл охиныг бүжиглэж байсан охин өөрөө биш. Чөтгөр түүний үснээс сулгаж галзуу мэдсгсэж байсан юм. Үүнээс болж ээж нь нас баран маргааш нь охин ч гэсэн нас барсан юм. 첫 번째 이야기 어떠셨나요? 깜짝이야. 아우 안 떨어질 뻔. 만화는 언제 그리냐고요? 아이 지금 추천 화력이 이런데 제가 만화를 그릴 수 있겠습니까? 추천 좀 팍팍 눌러주세요 형님들. 아이 나 진짜 아까부터 자꾸 뒤에 뭐가 있다고 그러냐. Энэ ч түүний сайн найз Боржак байх бөгөөд тэр хоёр хандлт мөнгөний төлөө элдв янзаар өөрсдөө илгэрлэж стаж хүнээ байж байлаа. Боржакийн ч явах цаг болон Вонжумын ганцаараа үлдэн шууд лавья өргөжлүүлэг хийж байтал жинхэнэ утгаараа байдал хэсгээр эргэсэн юм. 조가
Би багангийн сурагч байхдаа хичээлийн дараа найзуудтайгаа сургуулийн талбай дээр урдын адил хөвчлөлтөд тоглож байлаа. Тэнд нь манай Жорж, Буржак, Конжо байсан бөгөөд бид нар стал уран зөгнөл кино шиг л хоорондоо тоглож байлаа. Бид саундгүй бөмбөгөө сургуулийн бут руу шидсэн бөгөөд бутны хажууд нэг л эйгүү царайтай ах бид нарыг харан шоож инээж байлаа. Биш дотроо түнэс зэвүүзэж яаж байсан ч бөмбөгөө авахаас өөр сонголтгүй болсон тул ах дээр очив. 아저씨, 공 그냥 제가 찾을게요. 이미 찾았지. 나 지근데 이 근처 사니? 네, 주민 아파트에 살아요. 그래? 아저씨도 거기 사는데 우리 이웃 사촌이네. 네, 감사합니다. Биш тэр хасаа учир зүггүй бөмбөгөө аваад найз руугаа гүйсэн бөгөөд бид нар сантлаа тоглон харилцаагч боллоо. Би өөртөө айдал орцоороо орон лифтэнтэй яг суух гэж байтал нөгөө зэвүүцмэр царайтай ах намайг хүлээж байсан юм шиг л лифтний алга даран зогсож байлаа. 뭐해? 얼른 타. 아니요, 전 계단으로 올라갈 거예요. Манайх 7 давхарт байдаг ш би түүнээс сайн шатаар дээш гарan 3 давхарт иртэл нөгөө ах 3 давхарт ирсэн намайг хүлээж байлаа. Тэр ах чи яага шатаар яваад байгаа юм. Зүгээр л суу гэхэд би жаа хар хурдаараа дээш гарan 4 давхарт дээр иртэл тэр ах басад хүлээж байлаа. Миний зүрх зогсох шахан эцсийн тамираа баран 6 давхарт ирэн нөгөө ахын чимээг сонстол тэр байсангүй. Би ч ашгүй нэг юм хэмээн 7 давхарт ирэн гэртээ орох гэтэл зэвүүцмэр царайтай ах манай гэрээ үдэн зогсож байлаа. 복도에 울리는 내 발소리 때문에 마치 아저씨가 나를 쫓아오고 있는 것 같았다. 우리 집이 아니었다. 아, 옆동으로 들어왔네. 회사 다녀왔어? 나와서 인사드려야지. 다녀오셨어요? Вонжумын Жорж хоёр уулзаж мах шарангаа ганц хоёр шил сууж ууд сууцгаана. Жорж чинь 7 хоногийн хагасаа миний ажилдаг шөнийн цэнгэний газарт Хэллоуины парти болно. Чи ирж сонирхож үзээрэй. Гэхдээ заавал ямар нэгэн дүрийн хувиралтай ирэх ёстой шүү. Зүгээр байгаараа ирүүл оролдгүй хэмээн Жуминд хэллээ. Жуминд жоохон бодсноо зөвшөөрөө бололтой. Ундаг тулглаа. Хагасаа өдөрч бол Жумийн сайн найз болох Конжотойгоо цуг ирсэн байх бөгөөд үдшилтэд ирсэн хүмүүс үнэхээр аимшигтай дүрээ хувирсан байлаа. Манай хоёрт ажгүй октод харан танилцахаар очин. Do you know Gangnam Style? Манай хоёр ч яах учраа олохгүй ийш тийшээ харж байтал ашгүй нэг юм Жорж мессеж бичэн. Дажгүй өөрхөө охин байна. Жохо оройдох юм шиг байна. Та хоёр 50 ууж байгаараа хэмээн мессеж бичлээ. Жумиж баярлан найзтайгаа жоох юм ууж байгаад унтаад өглөө. Тэгтэл түүний нэг охин 오빠, 주민 오빠. 잠들었었나? 정신을 차리고 보니 내 옆에 한 여자가 서 있었다. 누구세요? 저 조지 오빠 소개로 온 영화라고 해요. 정말 뵙고 싶었어요. 옆에 앉아도 되죠? 네. нүүр будалтаас нь болооч тэр эмэгтэй үнэхээр аимшигт харагдаж байсан бөгөөд айсан Вонжумын журд байгаа архиа ухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Харин эмэгтэй тэрнийг яг л олзаа хүлээж буй магчаа аратан шиг нам гүлэрч байснаа гинтл. 우리 춤추러 나가자. Үүнийг сонсон Вонжумын жайж цухтамар байсан ч түүний харцнаас дуртай дургуй зөвшөөрдөө. Бүжгийн талбай дээр гарна нөгөө эмэгтэй Жуминий хүзүүнээс дүүжлэгдэн бүжиглэж харин түрүүнээс шуусан Вонжуми
айжмаар газарт авилзаж нүд нь харанхуйч тасраад унлаа. Өглөө шартаж өгөх гэж байгаа амт нь нүдэн нэм бостол нөгөө өчтөрийн амар эмэгтэйтэйгээ хамт хонсон байлаа. 말도 안 돼. 내가 설마 아닐 거야? 제발. Вонжомын Гонжо хоёр цайлаг бүсгүйчтэй танилцсан байх бөгөөд манай Гонжо эмэгтэйчдэг үед тахгүй тулд элдв янзаар айлаж инээлгэж байлаа. Тэр тундаас шаргал төстэй эмэгтэйч Гонжод ил тандарч таа чих гоё үнэртэй юм аа. Арх тамир хэрэглэдэггүй байхаа. Таны цусны бүлэгчийн идвэ хэмээн түүнээс асуулаа. Гонжо ч юуж бодлогүй би хэмээн түүнд хариулсан бөгөөд Вонжомын хажууд байх эмэгтэй бидний мэддэг нам гүн газар байдаг. Тийшээ явцгаая хэмээн манай хоёрыг дагуулсан явлаа. Явах зам нөгөө шаргал төстэй эмэгтэйч Вонжомоноос цусны бүлэгчээ эев хэмээн асуусан бөгөөд манай хоёр жохоо мэдрэлээ алдсан. Юун тэрийг сонсох мантай хоёр хөөрхөөрхөө ургалж чадсандаа итгэж ядан. Хоёулаа очих хэвээр газараа очиод бие засчаад ирэх их нэрэдлэр утсан дээрээ дуураагур хийгээд охтууд хоёулыг юу гэж хэлж байгааг сонсох хэмээн тохиролцож очих хэвээр газараа очив. Ер нь жоохон эвгүй газар байсан ч манай хоёр зам дээрсэн төлөвлөгөөний дагуу утсан дээрээ рекордын ариун цэврийн өрөө орлоо. Манай хоёр ч ариун цэврийн өрөөнд орон бие засан. Гонжо сонь санагдаж байна. Ийм хөөрхөختүүд яаж хоёулаа тоосон байх вэ хэмээн нэлээдгүй санаа зовсон байдалтай асуухад бид хоёр төгсчтэй болохоор л ингэж байгаа хэмээн Жумин хэллээ. Ариун цэврийн өрөөнөөс гарна нөгөө хоёр эмэгтэй дээр очтол нөгөө хоёр ч гэсэн зүрэн ариун цэврийн өрөөлөө орлоо. Манай хоёр ч энэ боломжийг ашиглаж нөгөө бичиж авсан рекордоо сонстол. 경조 오빠는 어때? 착하고 순수하고 몸도 건강해 보여. 꼭 잡아야겠네. 주민 오빠는? 주민 오빠도 담배 피는 거 빼고는 다 괜찮아 보여. Үүнийг сонссон хоёр маань ч тогтолж чи үнэхээр найз охинтой болчлоо. Хэдэн хүүхэдтэй болох гэж байна да хэмээн баярлаж байтал рекорд нь үргэлжилж 네, 오빠 지금 작업 중이에요. 작업 중? 야, 안주 나왔나 보다. 네, 통나무 2개요. A랑 B요. 통나무? 저희 화장실 간다 하고 나갈 테니 작업하세요. 오늘은 통나무가 어리고 좋구나. 바로 작업 들어가자고. 당신들 뭐야? 살려주세요, 제발. 제발 저라도 살려주세요. 얘들 찌를게요. 주지 빨리 작업 안 하시고 뭐 하시죠?